Цаан залуусаа өнөөдрийн бичлэгээр 3:33 шог хэрхэн 30-аас доош секунд нөлөөлөх вэ гэсэн бичлэг орох гэж байна. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. За 30-аас доош секунд нөлөөлөхийн тулд эхний энэ хоёр давхраг тэгээд нэмэх тэмдгээ яг өөрсдөө ингээ аргаараа үүсгэж чинь тэгээд эндээс иш яг алгоритмууд цэжлээд яваад байгаа. За тэгээд эндээс өрнөд дээдлээ битүүлээд дараа нь энэ хос солгоод тэгээд эндээсээ шууд ингээд дуусгадаг ийм зарчмаар явах байгаа. За эхний тохиолдолд энэ загас тэгээд эндээс за энэ бас адилхан загас байгаа. Гэхдээ түрүүнийхийг энэ талтаа шартай байсан. Энэ болохоор энэ талтаа шартай. Эндээс энэ за дараагийнх нь 8-ын тоо шиг хэлбэртэй байгаа. Эндээс за дараагийнх нь бол юм байна. За дараагийнх нь бол ийм дараагийнх нь бол за дараагийнх нь бол за ингээд дээдлээс маань ингээд бүрдсэж байгаа. Одоо эндээс энэ таргаж байгаа шиг бүгд яг энэ хосоор ингээд ийм болох ёстой. За яаж юм болох вэ гэхээр энэ нь хоёр тохиолдол. Эхний тохиолдол бол яг нэг хостой нэг угаасаа нэг хостой юм болох ёстой. Тэгээд энэ гайг зүүн тартаа байрлуулж агаад энэ хэлэх юм. За хоёр дахь тохиолдол бол ямар ч хос байхгүй. Тийм тохиолдлоос яг хаанаас нь чамаагүй энэ хэлэх юм. За ингээд арсан бүгднийг хосолох хоёр тохиолдол байдаг. За одоо эндээсээ шууд эвлүүлэх арга. Тэгэхээр ингээд бүх ингээд ямар нэг юм байгаа шүү дээ. Тэнгүүд бүх хосоо ингээд тааруулчихна. Ингээд өнгөтэй. За тэнгүүд яг нэг эвлэрсэн булан нэг эвлэрсэн тал гарч ирэх хэрэгтэй. Яг энэ талаас энэнийг өөдөөс харуулж агаад эхнийх нь за хоёр дахь нь бол яг адилхан гэдэг байр салханаар энэ нэг ингэж явна. За за гурав дахь тохиолдол бол яг ямар ч хос тал алдахгүй тэгээд энэ яг энэ иш орно, энэ иш орно, энэ иш орно, энэ иш орно гэсэн байр салхи дараалалтай. За сүүлд бол энэ орн бол бас ямар ч эвлэрсэн тал байхгүй. Тэгмэд энэ хоёр солигдсон гэсэн дараалалтай. За ингээд ерөнхийдөө энийг ер нь сайн зэмшиж авчвал яг гартаа оруулаад авчвал 30 секундээс доош их боломж хангалттай байгаа. За тэгээд bye.